Нөхөр. Үчимэнд манайхаа. Тэгээд ширлээ түгээгээд өгөрөө хчлөө яриа сахихаа номоор гүнэс эхэлж байна. Тэгээд өнөөдөр хаа нэг ийм ярианаас эхэлж мэт санамглуугаа ариун чанд хүн байхад усан дээр тусан зураглуугаа хаашаа бол хаашаа болдог хүмүүс байдаг гэж. Энэний нэг мөн чанарын тайлбарлаад эндээс соёл яриагаа эхлүүлээд. Тэгж бодоод би өнөөдөр прагматизмын тухай бичсэн. Тэгээд тэгж бодсон сая л тэгж бодсуулаа. Энийг та нэг задал тайлбарлаа. Тэгээд хоёулаа яаж ашлуулдаг вэ? Тэг яг энэ Монголын түүх шаштрын шарлсан хуудсан дунд бичээтэй байсан үг л дээ. Тэгээ хатан дээр шилсэн тамгалгаа ариун чанд хүн байхад усан дээр зурсан дургуулгаа ингэж хаашаа олцгож байдаг тийм хүн байдаг гэж тий. Тэгээд би зүгээр одоо ойр энэ сонсгол боллоо шүү дээ. Тэгээ энэ холбоотой гадуур зөндөө юм яригдчих. Тэгээд тэнд байгаа ихэнх бараг 100% гэж хэлж бүх хүн нь прагматистууд. Нөгөөдөл нь одоо хэтэрхий их оппортунист хандлага гаргасан тийм ээ нэг би энэ бол хатаа үгш. Яг энэ хэрэгжүүл ийм юм хийхээр улсууд тэр залуучууд ялангуяа залуучууд тийм ээ бүр нэг тийм одоо Пол Пот гэдэг ярьдаг тийм улаан гихмэрүүдийн нэг аимшигтай байдаг шүү дээ. Тэр шигээ болсон. Сая их хурлаа хүртэл тодорхойл тэр их хурлын дээр гочрлон чи одоо ганцаараа их одоо шудраг модрог хүн болоод жүжиглээд явах хэрэггүй л анхааруулж лээ. Ер нь бол энэ өвчин байхгүй юу? Жишээлбэл манай донорын намдаггүй гайхамшигтай сууц зохиол донорын намдаггүй өөрөө хэлмэгцэн шүү дээ. Хоёр одоо шорон дороос сүүлийнхэн 7 жил болсон юм хүн. Энэ хүний жаргалан тохиорломаа гэж үчиг байдаг. Жаргалант гэдэг нь одоо хашлтан дотор байгаа. Өөрөөр хэлбэл тэр нь зовлонт эхлэх гэсэн үг. Тийм. Жаргалант гэдэг нь одоо жаргал зовлонгоо нууж жаргалтай хүн болж харагдаж байгаа норлмоо яаж юм тухай жүжиглээ. 5 хүүхэдтэй 5 хүүхэд нь 5 өөр хараншинтай. За нэг лам хүүгийн их өмөрсөн байдаг юм. Өмөрч битсэн юм а гэж намдаг өөр хэлдэг. Энэ лам хүн одоо сандаг дорж гэдэг энэ лам хүн болоход зэрэг бол хамгийн оюуны манлай хүн байсан. Босд нь бол тэрэг байхгүй гэж. Тэгээ намдаггүй бол одоо тэр улаан гихмээр маягийн одоо башхыг халах залуучууд тийм үү Монгол ардын хасгалтын дайчин туслах бэлтгэл хүчин тэр залуучуудыг зад шүмжилдэг жүжиг энтрээр бичдэг юм аа сандаа хөгшин чанарын уйлалт том бүтээлүүд биш үү? Би хэдэн жүжиг уран бүтээлээр ингэж шүмжилдэг тийм хүн шүү дээ. Намдаггүй ч юм бол онцгой хүн байхгүй. Тэгээд энэ онцгой хүн болгоныг балж байдаг. Онцгой хүн болгоныг ядж байдаг. Индивидуал хүмүүсийг, хувь хүмүүсийг ядж байсан энэ замнал бол өнөөдөр Монголын засаглалыг 100 жил барьж байгаа. За 90 оноос хойш 35 жил шахав. За 90 оны одоо оруулаад өгдөө хөрхи өргөдөд би 2000 оноос хойш 27 жилийг дагнаж байгаа ийм улс төр орчин шүү дээ. Одоо бол бүр сайхан тэр Венесуэл маяг руу Аргентин яаж нурсан тэрлүүл явж байна л да. Тэгээ тэрийг мэдсээр байж явуулж байгаа юм явдал судал байгаад байгаа. Одоо энэ сайдных нь ярьж байгаа, хинхиглэж байгаа, өвчгөнж байгаа тэр нүүдэн мүүд тийм үү хүмүүс шүүд зуулт энэ төр бол тэр чигээр одоо нах яамны хуучны нах яамны одоо фейс үргэлжлэл явж байна л гэж би анзаараад байна. Тэгээ нөгөө Виктор Суворов хэлдэг энэ КГБ-д хэцүү илсээд орвол гарах хэцүү. Илсээд орж байгаа, зориуд орж байгаа хүн байна, огт мэдэхгүй орж байгаа хүн байна. Гардаг газар ганцхан би яндангүй явтаа гэж тийм үү. Тийм юм манайд нүүрлээд байна гэж би бол нэлээ энцгэлж харж суугаам л та. Чи социализмын үед Аранхай аймагт Хүмбэрт улаан ашигын хотод тарааж байсан л байхгүй юу? Хүмбэрт. Тэр яах нь вэ гэж Хүмбэрийг тагнаж шүү дээ тийм ээ. Тийм юм байгаа юм. Тэгээд энэ Дидро гэж хүн хэлсэн байт юм л да. Хорвогийн хамгийн бозар улаан юм шингэсэн тэр газар бол улс төр байт юм гэж. Хаасаагүй тийм байна. Энэ зөвхөн манайч болоод байгаа явдал биш юм байна. Ялангуяа одоо пост социалист орнууд бол энэ ялангуяа чагнадаг, алдаг, талдаг. Ер нь зүнтнүүд л биенийг
сүржин магтаад сүржин хятадаг ийм улс байхгүй. Тэгээ тэрний нэг илрэл бол одоо зөндөө олон хүн би лохозгоо өөрөө хийсэн байдгийн 400 гаруй хүн надаас болж ажил амьдралгүй тийм ээ явах замгүй болж нэмээд өхөл хагцал болсон юм а гэж лохозгоо өөрөө хэлж байсан. Тэгвэл лохозгоо гав ганцаараа шахуу тийм үү? За Нямбууганд ходараа яв тийм ээ. Тэр лохозгоо гав ганцаараа шахуу энэ аимшигтай үйл явдлыг даваад гарсан. Тэгээ өөрөө хэлж бас танил хүн гэдэг нэвтрүүлгээр ярихыг би харж байсан. Бардам тийм ээ. Би бол архитектор сэргэлдэггүй ажил хийхдээ дандаа шинэ сайн сайхан нэг сэдэж явж өгдөг хүрсэн би. Тийм ээ. Тэгэхээр зэрэг намайг одоо тамлаж зовоож тарчлааж байсан хүмүүс бол бүгдээрээ өгсөн гэж. Үйл өргөж байдгийг. Би үл өхөөгүй байна. Би сайхан амьдарч байна. Би одоо 90 гаруй насллаа гэд ярьж байсан юм л да. Тэгээд доохоо зугаа энэ үгнээс үүдэлгийг боддог юм л да. Жишээлбэл одоо нөгөө алдартай Аристотелийн үг гэдэг. Авгаа их хүн бардам байдаг юм гэж. Энэ бардам үйл явдал болвол энэ хорвоо дээрх хамгийн том хаан дитм юм а гэж. Аристотель хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр хаан дитмийн эзэн бол энэ лохозгоо. Тэр одоо бодиттой тэр алтан дитмдээ биш шүү дээ. Тийм. Одоо сэтгэлгээний эрэг зөргийн аюулшиггүй одоо хандаж байгаа хандлагын эрэг зөрг юм аа л гэж. Тэрийг хэлж байгаа юм аа л гэж ингэж боддог. Тэгээ лохозгоо гэхээр одоо энэ өөрийнх нь бүхэл явж ирсэн амьдрал. Ерөөсөн жаахан хүүхэд байхаас эхлээл 44 настай ижийн бурхан болох тэр агшин өөрөө 10 хэдхэн настай байхдаа аав нь шоронд явж байсан. Тэр хатуу амьдрал ах нь харанлахаараа Орсын цэргүүдэд хорлогдсон тэр хэцүү үйл явдлаас эхлээд амьдрал нь бол нэг хэсэг өндөөжрэл тэгэл зэдэн балаас бол хамаг амьдрал нь болохоо байсан шүү дээ. Тэгвэл болохоо байлгаж байгааг бол болгож байсан юм байхгүй буцааж. Жишээлбэл өнөөдөр бол хүн болгон бизнес хийгээд энэ хөгийн үйл явдлын эсрэг дугаараад багт өндөө боломж байхад ингээд бүгдээрээ хөдөлдөгдөө цусалдаад сэтгүүл сүмэр тийм болж шүү дээ. Тэгэхээр лохозгоо бол тэр хүнд үе тэр бүх юм харанхуй байсан үед ганцхан коммунист Оросын дарангуйлд колонд байх үед алуулаагүй дарлагдаагүй эсрэгээр амьдралаа сайхан аваад явсан тийм хүн шүү дээ. Тэгээд лохозгоо бол нөхөр онцгой хүн гэдэг нь чивтер одоо өмнө нь ярьж байсан. Өнөөдөр бол одоо сая Аристотелийн үгийг хэллээ. Шоронгоос гарахтаа бардам гарлаа шүү дээ, тийм ээ. Тэгсэн. Минжин болготой герман даван дэшлээ одоо угалцтай тийм үү? Ганган одоо хэдэн угалцтай Монгол 32 64 угалц гэж байдгийг шүү дээ. Тийм. 30 тийм шүү дээ. 64 угалцтай Монгол хөтлөг гэдэг нь хамгийн лот хотол 32 нарай бага тэрнээс арай бага дуу. Тэгтэл хэнцэр чамин идэлтэй. Тэгээ өөрийнхөө хийсэн тэр угалцтай бүх юугаар угалцтай гэж юм готлоо. Өмсөө тэгээ шоронгоос гарахтаа бол шоронд байсан хоригдлоод шоронд ажиллаж байсан бас жоохон хүний дайтай хүн чанартай тийм одоо харгалзагч нараа гуйг нараа одоо хоол ундаар дайлаад ингээ шоронгоос гарлаа гэж. Энэ бол бардам байгаа байхгүй юу? Тэгээ ийм бардам хүн шоронгоос гараад эргээ шоронд оронгоо алдсан байна л да. Тийм ээ. Нийтрүүнд ярьсан бид хоёр. За энэ чинь бас бодож явах хэрэгтэй юм биш үү? Социалист шоронд оромжллоо гэд ерөөд аюултай шүү дээ. Нөгөө жилийн нуглаад хийчихвэл аюул байхгүй. Гэхдээ шоронгийнхан ч айсан, нахын амныхан ч айсан, цэдэн балан ч айсан байгаа. Бүгд өмнөд шар юм тусааж исэн юм байна гэдэг нь энэ хүний амьдрал ярьсан ярианаас харагддаг л да. Тэгэхээр яасан гэхээр зэрэг шоронд энэ чинь бол 64 оны хахир өвлийн хөтний 1-р сар буюу эдэр 9 хөтөнд хөөгдөд хамаг юм хураалгаад улсын байшингаа хураалгаад Оросоос иргэдэн өөртөө зөргөж завчирсан машин номоо бүгдийг хураалгаад шахуу ингээд санд сумд очоод 6 жил хар хоринд очоод 5 жил болоод тэгээд 11 жилийн дараа Улаанбаатар руу баригдаад ирсэн шахуу хүн шүү дээ тийм ээ. Тэгээд шоронд явсан. Шоронд бол 6 жил гарan болж
Гэхдээ шорон 6 жил болохдоо бас нөхцөлтэй байсан ба одоо манай баяр зүгтээ ярьдаг нөхцөл ямар шиг нөхцөл энэ тэрийг Тэр нөхцлөө яагаад гэвэл би бүр гайхав. тэрийг нуугаад байгаа байхгүй. Харин тий гайхав. Тийм ачаагүй л байхгүй юу гэж хэлчихье. Тэгээ би лохоо зугаас хэлмээр байна. Тэгээ лохоо зугаа ямар нөхцөлтэй шоронд орсон бай гэвэл чи 6 жилийн бол бүтэн шоронд суун эдлэн 3 жилийн чи нийслэл төв Улаанбаатар руу орж ирэхгүйгээр 3 жилийн өөр газар дахиж цөлгөнд явсан гэж. Өмнө 11 жил цөлчгөөд 6 жил шоронд явуулчаад нэмээд чи 3 жил цөлөгдөх ёстой гэдэг. Тэгвэл би шоронд чи орё. Өөр бууж өгөө. Өөрийгөө өмгөөлөд хамгаалаад бууж өгөлгүйгээр тэгвэл хамаагүй шоронд чинь 6 жилийн нийтлээ гарч ирээд би 3 жилийн цөлгөнд чи явъя. За чи ирээд бол хар хоринд явах ёстой гэсэн тийм тогтоолтой шоронд орсон юм биш. За тэгээд шорондоос гарч ирээд Улаанбаатар жилгүй шууд хар хорин руу цөлгөндөө явж байхгүй юу. За ингээд цөлгөндөө яваад хар хориндоо очин гэсэн чинь өнөө хар хориндоо очих дуртай байж. Өөрийн нөгөө хар хорины тэр сангийн аж ахуйн тэр гомшрон гэдэг хүн матаад лохоцгоо шоронд явуулчихад хамаг өмчөрөнгийн бүгдийг нь хураалгаа тийм үү. Гэр орон машин техник тийм үү. Мал хой мөнгө цөмийг хураалгачаад тэгээд хэдэн бол одоо чи ажиллаа гэд урамшуулаад тэр үеийн одоо бүгд найрамдах Монгол Орд улсын хөдөлмөрийн баатар гэдэг цол авч. За тэгээд тийм үү. Тийм шүү дээ. Тэр гомшор тэгш шагналт нь. Тийм биш дээ. Одоо шийдэл Батүл элүүгдэр сурам гурам бол баяж хүнч байхгүй. Сурам бол одоо нэг ард кино театрыг баяжсан шүү дээ гэж хэлсэн нэг хүн Германд Женко Батулгийнхаа Жинокийнхаа шагналаар тийм Герман явлаа шүү дээ. Ингээд нэг юм нах юм КГБ ингээд Оросын барьцаалагдсан боолууд ингээд үе уламжлаад яваад байгаа нэг тийм харагдаад байгаа биз? Тийм ээ. Энтэй холбож ярина. Тийм юм байна. Тэгээд лохоцгоо зайлбал хар харинд бүр зориуд очих гэсэн ба шүү дээ. Гомсонтойг нүүр тулах гэдэг шүү дээ. Тийм ээ. Нөгөө хүн цацх нь гараад айгаад өө би хүлээж авахгүй надад юу гэж юм бол гэдэг. Тэгээ хүлээж авахгүй гэхээр энэ зэрэг үгүй наач тогтоолтой хөөш. Би шоронд орохдоо бол одоо ингээд гарчирээд хар хориндоо 3 жил чөллөг юундаа байна гэсэн шүү дээ гэсэн гэж. Тэгсэн болохгүй байна гэд өнөө гомсорн зөвшөөрөхгүй болохоор юу руу Баян зүрх сум руу явуулж Хөвсгөл аймгийн Баян зүрх сум руу явуулсан тий. Хөвсгөл аймгийн Баян зүрх сум дээр бол голдуу ганцаараа байсан. Ганцаараа байхаас гадна 11 настай өөр хангаа санд суманд олдсон хүү тийм ээ. Төрсөн хүү 3 дахь хүүхэд нь шүү дээ. Тэгээ санд цэрэнгийн одоо ихнэр нэг яаж ганцаараа хүлээж гээд одоо нөхөртөөгөө явуулсан баг. Тэгээ санд руу явж. Үгүй юу. Хөвсгөл аймгийн Баян зүрх сум руу явуулсан байна. Чи Сэлэнг бүргийн их хаанаас урсдгийг мэдв үү? Мэднэ. Их нь Сэлэнг бүрний их Баян зүрхээс үү? Тийм гин. Тийм. Энэ чинь бас том мэдлэг өгч шүү дээ. Лохоцгоо хэлж гин. Бүр энэ ярьж байгаа яриан дундаа хэлж шүү дээ. Одоо юу шүү дээ? Одоо дархадын хонхороос юу Баян зүрх сумаас одоо Сэлэнг бүрний их авдаг юм шүү дээ. Тийм одоо хэн цар газар би очиж ажиллаа. За 3 жил ажиллаа. Зун амралтаар ирдэг очдог байлаа. Тэгээ Баян зүрхт байхдаа хүүтэйгээ 11 настай хүүтэйгээ аваад хүүтэй орос хэлмэл заадаг байсан. Тэр нь хүүхдэнд тусдаа санд цэрэн бол одоо өнөө орооч хагас өдөр тийм ээ. Өнөө ороо 21 цагаас санд цэрэнгийн тэ ярьсан яриа гарч байгаа. Сүл телевизээр. Тийм сүл телевизээр. Тэгээ лохоцгоохан тухай чи өтөр ярьж байгаа яриа бол одоо бүх вариантыг ярьж байгаа. Бас давхар сүл телевизээр лохоцгоо ихнэр хүү хоёр нь 9 бүлэг 30 минутаар яаж нэвтрүүлэг хийлээ би тийм үү. Тэгээд бас санд цэрэнтэй 4 бүлэг нэвтрүүлэг хийсэн. Тэгээ бидний яриаг харангаа яг таатай санагдвал үзэн үз таагүй санагдвал харангаа үзэн үз. Бид нар ч үздэм байлээ шүү дээ. Одоо үзэл сууж байгаа хүмүүс ч тэгээд дотор нь тийм нэг чөтөр нь амилдаг юм шиг байгаа өнөө нэг зөвлөлт холбоот улсын мөнгөний колон байсан хүмүүсийн сүнс чинь ногоо малгайтны сүнс чинь дотор нь амилаад тэгэл бас нөгөө гомсронгой гэдэг хүн хэнээс айлаа шүү дээ. Лохоцгоогоос хар хорны гомсрон шиг хүмүүсэндээ бидэм шүү дээ. Тэ хүн матаж яадаг хүний муу дуртай хүн муу тааруухан харагдвал дотор нь баярлж тийм үү тэгдэг хүмүүс байт юм байна л да. Тийм хүмүүс байгаа. Тэгээд тэд нар хүмүүст бол би баярлж явд юм ба 6 хоног сайхан болчихсон гэдэг. Буянтаа болчихсон байхгүй юу? Тийм юм. За тэгээд Хөвсгөл аймгийнхаа одоо
Баянзүрх сумдаа очиод 12 хүн одоо ингэж орж болох 12 хүн орж болох бололцоотой өрөө туслахаатай халуун ус байгуулсан байна. Халуун ус бий болгоод тэр халуун усаа Японы Honda гэдэг мотороор халаадаг. Тэр үед Японы Honda мотороо ирсэн шүү дээ. Тийм байна. Тэгээд Баянзүрх сумд очиод ерөөсөө зугаар суугав. Ногоо тарих гэж үтсэн байгаа юм. За хөрс мөрсөн болохгүй ингээд уршаад үтсэн байгаа юм. Тэгээд хөрөө араан байгуулад мужаан зужаан хийгээд тэгээд досон цэнгэл Западны досон цэнгэл рүү харьцаад үзээд тэгээд тэнд чинь одоо нэг модоор юм хийдэг газар байлаа шүү дээ модны үйлдвэртэй. Тэдний хийдэг сандлыг дуурайлгаад матмал зотмал янз бүрийн сандал хийгээд нэг Оросын матмал сандлыг чинь тэр чигээр нь хуулаад дуурайлгаад хийгээд тэгээд сургууль цэцэрлэг эмнэлэг интерт бол ингээд нийлүүлдэг. Ойлгож байна. Тэр бизнес хийж байгаа ярьсан шүү дээ. Өмнөдөө бас Баянзүрхэд шоронгийн дараагийн 3 жил энэ цөллөгөндөө очихдоо бас бизнес хийгээд чамбаа үнээр зараад 50-100 төгрөгөөр зардаг байсан гэж байгаа шүү. Тэгээд нэгдлийн төсөв тэр Баянзүрх сумын нэгдлийн төсөвт ч орлоготой өөрөө өөртөө ч одоо юмтай ашигтай ингэж ажилладаг байсан гэж. Тэгээд нөгөө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүмүүсийн хайрыг татсан. Тийм ээ. Тэгээд бөөн хүнжил дунд орж ирсэн гэж. Ингэж манай одоо ярьсан байна. Тэгээд 1976-аас 85 он хүртэл гэдэг чинь урт хугацаагаас 76 онд шүүх хурал болоод тэрний дараа 6 жил шорон суугаад үгүй 9 жилийн цөлөг биш 3 жилийн цөлөгтэй 11 жил цөлөгдөхгүй эхлээд тэгсэн. Тэгээд ирээд 6 жил шорон тэгсэн. 6 жилийн дараа дахиад 3 жил явж байгаа. 64 оноос л тах. Цөлгөнд явахаар чинь 64 оноос 76 оноос 85 он болохоор шорон. Тийм шорон. Би анд орчих. Тэгээд 76 оноос 85 он шоронд байж байгаа. Шоронгоос гарч ирээд Улаанбаатар руу орохгүй болоод тийшээ явсан. Улаанбаатар руу орохгүй байх Улаанбаатар руу одоо тэгээд орж ирлгүй Баянзүрх сумдаа очиод ингээ ажилласан гэж. Тэгээд тэр Баянзүрх сумд байхдаа бас нэг том үйл явдал болсныг би урд нь ярьлаагүй лөө дахиад ярьсан ч одоо илүүдэхгүй байх. Үест ороод үгүй яриаг өтрийг. Тийм үү? Яриаг. Хоёул Баянзүрх руугаас ороог байсан ч. Тийм билүү. Маш би тэгвэл нөгөө сүл телевизээр явах. Сүл телевизээр явах гэсэн. Тэгээд тэр 53 машинтай гэж байна. Тэр Хөвсгөлийн Баянзүрхийнхаа ойролцооны голд л орсон байна. Үест орчиж. Үерлөө. Тэр нэг амралтанд нэг одоо бие хаамуутай дуу, настай дуулсан амардаг нэг тийм амралтанд тэр 53 машин дээр суугаад нэг 13 хүн явсан юм байна л да. Тэгээд нөгөө 13 хүн чинь үест ороод сандар. Тэгээд лоо хуулгоо тэнд цуг явсан байна. Тэгээ хэлж за та нар байна шүү. Норч хаваарч тэр иргэний өнөмлөх мөнлөг бичиг сайчиг тийм үү тэр бүх юм аль болохоор одоо гялгар малгар юм дотор хий. Гэт. Тэгээ хийлгээд өнцөн дүрч нөгөө гүзөн дүрчгүй гэж чинь машин л одоо унахад л бараг юм бол. Тэгэхээр машинаас нь олс татаад голын хэрэг рүү өөрөө одоо тэр үер дунд өчгийн шуун гişилж барьж юм уу яваад ингээд одоо сайн ургаан модноос уяад. Тэр хооронд ингээд нэг хоёроор нөгөө хүмүүс зөөсөрөөд бүгдийг голын хэрэг дээр гаргаад. Тэгээд ингээд мөчөр зөчөр дөрмөдөн дотор байсны буюу яг хуураа мөчөр авцраад гал асаас чинь лоо хоцгоо шүдэн зэвж ирсэн гэж байна шүү дээ. Тэр нөгөө норголгүй өөрөө хамгаалчихжээ. Тэгээд ийм том гавьяа байх болчих. Тэр гавьяаг бол алдар шуулж болохгүй. Өөр хүндэл шудраг журамд ямар юм сослын юм бэ гэж тэгээ хөл байх л да. Тэгээд манай бас нэг юм шахаад чи Хөвсгөлийн иргэн бол гэдэг. Хөвсгөл аймгийн иргэн бол. Тийм ээ? Хөвсгөлийн одоо иргэний өмнөх аав гэдэг. Тэгэхээр аваагүй юм байна. Ягаад аваагүй л Хөвсгөл аймгийн иргэн болчих юм бол хот руу орох хэрэг байхгүй. Тэгнэ. Тэгээд тэр үеийг гой зургалсан байлээ. Зам явах. Хот руу орох хэрэг байхгүй. Зам явах маавах өчнөө юм болно. Иргэний өмнөх хүнгүй хүн бол хотод байвал одоо нууж хааж оргож болтож амьдрын. Өнөө манай Америкт ч өдөө харлан байна гэдэгтэй яг энэ орон дотроо Сумаас Улаанбаатарт харлах нэ тийм. За тийм одоо хатуу хориг байсан юм а гэж. Тэгээд манайр бол
өвсгөлийн иргэн болохгүй гэдэг ингээд юу яаж л те одоо төрсөрөгөө тэгээд үнэмлэхгүй л байж. Тэр үедээ лоохолгоо үедээ эхнэр нь хүүхдүүд нь үнэмлэх байхгүй. Тийм байсан мэт. Тийм те үнэмлэхгүй байсан байна. За тэгээд Улаанбаатарт нэг юм орж ирэх гээд тэр хойтлынхаа нөгөө юунд тэр чи баян зүрх суманда дуусаад нэг Улаанбаатарт орж ирээд юу хот руу орох гэсэн чинь Батмуухгүй биш үү? Тийм. Батмуухгүй дарга болцсон. Өнөө хайртай Цэдэн Бал маань бүх ажлаа өгөөд орсон. тийм. Мосхын аваад явцсан. 84 оны 8 дугаар бүгд хорлогнууд тэргээр хуралдаад тэгээд нөгөө зарцалж ийсэн, боолчилж ийсэн, барьцаалж ийсэн улс нь аваад шууд эмнэлэг рүү аваа явсан. Тэгсэн. За ингээд энэ нөхрийг бол Цэдэн Балгаас эмгэнэлтэй өөрөө одоо гавьяаны амралтанд анхаараагүй тийм ээ. Тийм. Баривчлагдаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Хэнийг лоохозгойг баривчлуулж шоронд хийсэн хүн өөрөө бүр жинхэнэ эцдийнхэн одоо баривчилгаанд явж байна. 20 жилийн дараа. За тэгээд 20 жилийн дараа гэж байгаа. Тэгээд яваад өгсөн. Тэгсэн ирээд ингээд одоо нэг санаа амарлаа да энэ хүн ингээд явсан чинь би одоо нэг гайг болох байлгүй гэдэг ирсэн чинь Батмуухгүй Жамбын Батмуух Домаагийн Содонбоо хоёр чи яваа хөтөө яв. Энд болохгүй гэж. Хэвээр яваа. Хэвээр. За ийм л одоо үйл явдал болсон байна. Тэгээд манер ерөөсө зүгээр суудгүй юм байна. Энэ хооронд одоо хөдөө хөөгдөхийнхөө өмнөх нь бас гандан төвчлэн хийдээр явж мараад бурхны эд хэрэгэл хийжээ. Луул хөрд одоо шашны одоо дандааш вапер хийгээд тэгэл одоо хэдэн төгрөг олдог байжээ. Бас 50-100 төгрөг болсон. Ерөөс үнэнхүү амжиргаа хөдөлмөрч хүн байна. Үнэнхүү одоо сэтгэлгээтэй хүн байгаа байхгүй юу? Тийм байна. Маш хөдөлмөр сэтгэлгээтэй хүн байж. За ийм. За тэгээд одоо хайчих вэ гэдэг асуудал яригдчих. Одоо хайшаа явах юм гэдэг. Баян зүрхээс ирсэн. Тийм ээ. 84 он болцсон. Тийм. Тэг ингээд 85 он болоод одоо ингээд аваа яа гэсэн чинь одоо чи дахиад хөдөө явах гэж. За тэгээ одоо яадаг юм блэ гэж байж бас л өөр тийш нь хөөх гээд байж. Тэгэхээр нь хэлжээ. Би одоо насны эцэст ер нь нутагтаа яасан та гэдэг. Би Чандмын сум руу явна. Тэрийг л хийгээд л гэж. За тэгээ намын төвөр марагаар яваад ирсэн дийлдгүй нөгөөдөг чинь. Тэгээд алгаа гэсэн гэж юм лээ тэр бүрэн агч юм лээ. Тэр энэ хотын нам хорооны нэг дарга машин алгаа гэж юм байна. Тэр хүн дээр яваад ороод намайг одоо ингээд чи туслаад юу яа. Ойлтон чанмарлуул намайг хаварлаа гэсэн чинь болохгүй одоо юм шийдвэр дээрээс өгсөн гэдэг юм. Тэгэхээр энэ зэрэг тэгээ бас зүгээр өгдөг нөгөө чинь сур аргамж маргамж янз бүрийн хийгээл өгдөг юм ба шүү дээ. Тэгээ бүхэл өвчтөг хүрийн ширээр сур муур хэн тэрийг зарна өрнө тэгээ зүгээр байдаг юм биш юм байна. Тэгээд нэг сур аваад оржээ. Тэн дээр багтаа. Тэгээд явуулахгүй та одоо энд яваа гэсэн чинь зааж төгөл өгөх. Би Сүхбаатарын гүшүүнээс ч боогод өгчий. Энэ сураа гэдэг сураа гаргаад. Тэр нэг ажианаагаад үгүй ёстой тэгж болох. Алгаа. Тий. Алгаа. Үгүй ёстой тэгж болохгүй лоогож одоо би одоо таны одоо хөөцөж ярьж байгаад ингээд юу явах. Чандман орч яваа. За ингээд чандман явж. Говьлтын чандманд одоо цөллөг шүү дээ. Цөллөг үргэлжлэж байгаа байхгүй юу? Тий. Цөллөг үргэлжлээд тэгээд тэр цөллөг чинь 89 он хүртэл дахиад говьлтаа 4 жил болно шүү дээ. За ингээд цөллөгт явах боллоо. Цөллөгт явахдаа одоо хүүхдүүдээ яах вэ гэхээр зэрэг даринд бол яваад шүү дээ. Энэ сургууль соёл гэж юм биш үү тийм ээ? Тэр хүүхдүүдийн амьдралыг бодож шүү дээ. Тэнгүүт нь эхнэртэйгээ яриад хоёлаа. Салжээ. Салхаар болоод. Тэгээд одоо бид хоёр саллаа. Одоо би ингээд ганцаараа явнаа өдөө. Тэгээ энэ одоо юу гэдэг эвтэй хэлж л дээ эхнэр тэр салах гэж байгаа энэ гэдэг. Тэгсэн чинь бас удаджээ. Салгаж өгөхгүй. Тэгээ шүүх мөхөд салгаж өгөхгүй байна. Тэгсэн чинь бас нах юм шалгаад үнэхээр салгах гэж байна уугүй юу гэдэг. Тэгэхээр үнэхээр салгах гэж байгаа нэг тийм хоовд үүсгэж харагдуулаад үнэхээр салгах гэж байна гэдэг. Гэр бүлийн цуцалж өгөхгүй юу? Бас гэр бүлийн цуцлахгүй шүү дээ. Тийм байна. Гэр бүлээр нь явуулах гэж шүү дээ. Тийм. Хүчээр үр хүүхдээ дахиад хэлмэдүүл. Тэгэхээр үр хүүхдээ энэ сургууль төв газар байх гэж шүү дээ. Чичээ сургууль байлаа. За ингээд нэг юм хүүхдүүдэн эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж үлдээгээд
За тэгээ говьлтай гэсэн. За говьлтад нутагтаа очиод тэр аймгийн төв дээр эхлээд бүрний эгч ярилээ. Лувсан гэдэг бүрний эгч нэг хамаатны төрлийн хүнэд байж байгаад. За тэгээд говьлтаа тэр чандам сумд очихдоо бас зүгээр очиагүй. Хоньны нэхэгээр ингээ гутлыг өмссөн юм л да өөрөө. Тэгээ нөгөө хоньны нэхэ гуталтаа тэнд очиж хүмүүс гутлын сонирхоод харин толгойн ажиллажээ. Хоньны нэхөөр гутал хийж. Гутал хийгээд нэлээд өндөр хөнгөд 250 төгрөг өршөөлө зарсан гинэ. За за. Тэгээ модны будгаар бодчихдаг гинэ. Модны будгаар гэж нөгөө гутлаа зараад. Тэгээ хоньны нэхээ гутлаа зараад будна. Ерөөсөө юугүй мөнгөгүй байхгүй. Тэгээд юм ханаар юм хийгээд мөнгөтэй болно. За тэгээд эхнэрийн хүүхдүүд рүүгээ өвлөө эдэш мэдэш хоньны мааха заха ааруул ээжгийн өдөөний ямар шинтэй өчгдөх вэ тэрийг ингээд нааш нь явуулдаг. Шорондоч гэрүүлээ тэдээсэн зөвлөг өндөрч бүр илүү гэрүүлээ тэдээсэн ийм индивидуал хүн гэж энийг хэлнэ. Хувь хүн гэж энийг хэлнэ. Хувь хүн ганцаарддаггүй, хувь хүн бардан байдаг. Тийм үү? Нөгөө Аристотель хэлсэн үг шүү дээ. Бардам аваагаа хүн бардам байдгийм аа. Энэ бардам явдал бол энэ хороо дээр хамгийн том хаандтам гэж. Тийм ээ? Тэгэхээр энэ хүний бядаа хэлж штэ. Тийм учраас тийм л одоо ирэмгийн эрчтэй, мэдлэгтэй ялангуяа их ном, сонин, уншин, шинжлэх ухаан тэр үеийн бүгдийг нээж уншин харна. Тийм бай. Тэгээ зүгээр байхгүй урлаг, соёл, кино, моно, театр судлахгүй байхгүй ажил дээ, тийм ээ? За тэгээд говьлтай аймагтаа очиод тэр лувсанганд очиж байж байгаа л хог цуглуулаад ах юм. Хогон дээр. Тэгэл аль товир хог цуглуулаад тэгэл кордон, мордон одоо юу гэдэг паняар, модон зот юм цуглуулаад овоолоод ах. Гү чи энэгээр яах гээд байгаа юм болоо хэрэг болно л гэдэг. Тэгээ нэлээд овоо хогтой болж байгаа. За би одоо сум руугаа нүүгээд. Тэгээ унаас сум руугаа нүүч нөгөө хогаач. За тэгээ сумн дээр очиод нэг мужиж гэр мэр бараад нөгөө дүүлэр ор, шкаф, сервант хийгээд. Нөгөө цуглуулсан юм байна. Шил толь хүртэл цуглуулсан байна шүү. Эвлүүлээ толь молтой болгоод тэгтээ сайхан орон гэр бэлтчгээд эхнэрээ дуудчихаа хүрээ. Тэгээд гайх чинь гэж байна. Бүр ингээд лагтаад эгээл нөгөө өрмөний мебелүүд яг тэр шиг тийм юм ордер хийсэн байна. Тэгээ энийг бол дээлдэшгүй хувь хүн гэж байгаа. Ийм хувь хүний санаа бодлыг сонсдгүй олонх бол сүнэл рүү явдаг. Би нөгөө олонх тийм ээ хувь хүн хоёрыг ялгаа. Одоо олонхыг хардаа сүрэг байгаа ч тийм. Чиний хэлээд байдаг хүн сүрэг. Сүрэг байхгүй гэхээр сүргийн эсрэг хэн сүрдгийг? Хувь хүн сүрдгийг. Хувь хүний хизээт ирж байгаагүй. Тийм ээ. Ямар нэгэн эрчим хүчний яамаа байхгүй бод Эдисон чийдэн асаацсан. Чийдэн бий болгочихсон. За юу. Тийм биз? Энэ одоо харьцангуй хонломонд хэн хийсэн? Альберт Эйнштейн. За тэгээ Исаак Ньютон мото тийм үү? Тэд ямар ч яам байгаагүй. Альберт Эйнштейнийг эсэргүүцдэг маш олон үнсрэг байсан. Эйнштейнийг ойлгодог энэ хорвоодоор ойлгодог 12 хүн дотоохос ойлгодог байсан гэдэг түүх нөчөө тавьд юм л да. Тэгэхээр манай энэ тэндээс хайхгүй хүний эрхэн жаргахаар өөрийн эрхээ зов гэдэг энэ философиг амьдралд хэрэгжүүлж явсан ялсан хүн болвол би өчигдөр хэлсэн тийм ээ. Өчигдөр дээр хэлсэн тийм ээ. Ялсан хүн бол лохозва ялагдсан хүн сүргүүд бол цэдэн бэлмэл тэрний тойрон хүрээлэгчтэй баггүй юу. Тэгээд лохозва хэлсэн байна л да. Зөөргөө цэдэн бэлмэл зайлвал өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд одоо идүүлээд тийм үү тэднэртэй одоо дарлагдаад тийм ээ тэднэр нь матаад ингээд дууссан юм да чаваас гэж харамссан байдэн штэ хингаа лохозва. За тэгээд манер юу яаж Чандаман суманд байж байгаад тэгээд 1989 онд Улаанбаатар руу орсон. Тийм байна. 89 онд. Тэгээ 89 онд Улаанбаатарт орж ирээд чинь 89 оны хэдгээр сая хэдэн байлаа да би хонхорд байсан юм шүү. Тэгвэл 89 онд орж ирээд хонхорччихгүй юу? Тань тэг хонхор руу явсан шүү. Яг хотод биш бас. Хотод хонхор. Тэгээ хонхорт байж байгаад тэгээ 89 оны намын төв хорооны хэдгээр бүгд хорлоор байлаа да. За энэ нөгөө миний одоо судлаад хараад байгаа номон дээр байгаа юм. Юу яаж
Тийм 90 он гэж байна. 90 оны 3 дугаар сарын 3 сард Монгол Ардын хувьсгал чумын онц хурд уралдаад тэгээд тэр үеийн их хурлаар Дамбын төмөр очир болоод намын эсэргүүл ажиллагаа болон Лохо Сурма, Нямбу Сурма зүүнрийн намын эсрэг бүлэглэлийн явуулгын хэрэгт холбогдсон хүмүүсийг бүгдийг одоо цагаатгалаа гэж. За ингээд цагаатчээ зайлвал тэгээд намынхан асуудал гарсны дараа юм байна шүү дээ. тэг 90 онд юм байна тий. Тийм байна. Тэгээд ер нь тэр одоо өөрчлөлтийн үеэр ажил тий. Тийм байна. Тэгээд энэ хурал дээд шүүхээс хуралдаад нөгөө шийтгсэн тогтоолыг хүчингүй болгоод тэгээд нөгөө хамаг юм хураасан шүү дээ. Унаа тэрийг мээр 3 дугуйт мгуйт тийм ээ. Тэрийг үнэлээд тэгээд маш хямдхан үнэлж улсын хөрөнгө болгосон юм байна тэр үедээ. Тэгээ эргүүлээд буцаад нөхөн олбор олгоод тэр одоо өөрийнх нь хөрөнгөний хэмжээний одоо баг хэмжээнд хүрээгүй юм байна л да. Тэр мөнгийг буцаад олгосон гинэ. Эд хөрөнгийнх нь мөнгийг тийм ингээд эргүүлж ирсэн юм а гэж. За тэгж ярьсан байна. За тэгээд би энд нэг сонин эпизодыг би харж байгаа дээр чи өвтрий чи худлаа ярьдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр худлаа ярьж байгаа гэж байгаа бол энэ камераар харуулчих. Тийм баримт байна. За юу. Энэ баг хаач байхгүй ганцхан надад байж магадгүй. Магадгүй юмгүй тийм. Энэ дээр ингэж тэмдэглэсэн. Бид хоёр ярихдаа би дүүтэйгээ ярихдаа ийм баримтаас яриад байгаа. Тийм. Худлаа яриа зохиогоод энэ төргээ та нар битгий андуураад заа юу. Та нарын үйлөөр ирнэ маасаа байгаа болгоч. Тэгээд ёстой дургу хүрээд байгаа. Саяны сонсгол хараад гайгүй байлгүй. Жамаараа болсон заа юу. Тэгээд Дундгой аймагт явж исэн юм байна л да. Тэр одоо шоронд орохоос өмнө нөгөө нэг сант мантад байлаа шүү дээ. Би одоо болчихж шүү дээ. Тийм урд руу. Шоронд орохынхаа өмнө нөгөө 73 4 оны үе юм байна шүү дээ. Сант хэрчэнтэй 70 он 72 3 оны тухай шүү дээ. Сантад хэрчэнтэй 60 хэд он тий. Тийм. Тэр 60 хэд онд явсан 64 онд тий 70 хэд он болохгүй юу. Тэгээд тэгж байгаа маань Дундгой цагааламын дөгөрсрөн гэдэг хүнтэй тэнд тааралдаж. Цагааламын дөгөрсрөн дуусна уу? Намын төв хорооны одоо өлтөрийн төвчөөний гишүүн сөрхийн хүн байсан Дундгой гаралтай. Энэ гадаад харилцааны сайд үсэн. Биш. Өөр. Тэр гадаад харилцааны сайд чинь хэний дөгөрсөн бэлээ Баян хонгорын галуут юм байна тэр чинь. Төлөвлөлийн аав тий. Тэгээд ер нь бол ингээд хүмүүс албаны хүмүүс, эгэлжирийн хүмүүс нөгөө лохуудгуутай уулзахаас айдаг байхгүй юу? Лохуудтай мэдлэснээсээ чайна. Яагаад гэвэл хам хэрэгтэн болоод явчихдаг. Тийм хэцүү юм байсан юм байна. За тэгээд ингэж тэр Дундгой аймгийн одоо ардын их хурлын сонгуул тэр тойрогоос Цагааламын дөгөрсрөн гэдэг хүн нэрэн дэвшээд тэгээд ингээд сонгогчтойгоо уулзахаар авчихсан байна. Тэгсэн чинь өнөө 3 дугуйтай байсан чинь хоолоор хаал бол хаа явдаг гэсэн байгаа байхгүй юу? Тийм байна. Нөгөө өөр хангаа сантаасаа Дундгой ойрхон ч сант чинь угшаа яваад Дундгой аймаг руу орчин. Дундгой аймгийн нутг руу. За тэгээд тэнд яахаа явдаг байсан бэ гэвэл 8 хийдэг байж. Өөрийнх нь хэлдэг үгүй шүү дээ. Хүн хоорондын одоо харилцаа бол арилжаа юм аа. Тий. Арилжаа намаагаар өгсөн авсандаа үлзээтэй биенийг хохироохгүй, шимэхгүй, сорохгүй тийм үү? Хаана ашигтай ингээд яваад байдаг явдал бол мөнхий юм аа. Энэ бол хүн хоорондын харилцаа юм шүү. Энэ арилжаа намаа тийм үү? Энэ бизнес айл хэдийн бодсон шүү. Энэ бол байнга байх хэрэгтэй юм гэж бүр одоо хүүдээ хэлдэг чи юм сор гэж хүүдээ зааж өгдөг байж л тий. Тэгээд ингэж 3 дугуйтаар яваад утсан. Тэгээд Дундгой хойтлын сумд 60 сант сум чи яг залгаа арийнхын сумд байна. Тэгээд нэг өхрийн ширээ нэг нь 12 алд 50 жишгийг аргамж хийдэг юм гэж. За. Гэхдээ аргамжгаа зарна шүү дээ. Тийм ээ. Малч тий. 5 аргамж сураар нэг унахтайгүй сольж авдаг гэж шүү. 5 аргамжны сураар нэг унахтайгүй хөдөлд сольж авдаг гэж байгаа. Тэгж нэг өөр хангаад нэг малдсан шүү дээ тийм ээ. Тэгж малдж исэн байгаа байхгүй юу? Тийм ээ. За тэгээд цаашаа бол нэг бүтэн өхрийн ширээр аргамж сур хийгээд Дундговын хойд талын сумаар ороод 12 унахтайгүй 2 тэмээнээс сольцоод явдаг байлаа гэж.
Өнөө нэг малтай болсон ч сантад. Тийм. Үнэхээр барьцсан. Тэгэхэд тэгж малтай болсон байгаа байхгүй юу? Тэгээд тэр 8 арилж байгаа хийгээд явж байсан 3 дугаартайгаа ингээд мал аваад солиод баартер хийж тийм ээ. Тэгээ сураагаа 12 хоногтайгuu 2 тэмээ энэ авчих штэ. За тэгээ хайжсэн чинь дөрвсөн гайтай таарчих. За ингээд тэр авраг мал чинь пүрв зүү гэдэг нэг айл байсан юм байна. Тэдний сайхан танилцаад 8 замаа хийгээд айраг цагааг нь идэж угаад байж байтал нөгөө дөгөрсөр иржээ. Ирнэ гэж байна гин. Тэгэхээр явуулгүй хүлээсэн байхгүй. Дөгөрсөр надад ард их бол дэвшээд ирж байгаа гэсэн чинь би явуулсан. Толж уулсан гэдэг. Тэгээ хүлээгээс сууж. За тэгээд нөгөө пүрв зүү наачтайгаа уулзаа шим мими ариг жоохон амсаж шээ тэгээ байж байсан. За аймагуудын удирдлагыг 10 гаруй 69-т Улаанбаатар цагаалмын дөгөрсөрн иржээ. За ингээд нөгөө суугаад нөгөө найраг сөгнөөд байж усууд бүгд л гэрээсээ гараа явчих. Нохолгүй гарсангүй гинэ. Хоймор нөгөө цагаан сайхан ширмэн гинт завилсан шээ суучиж. Тэгсэн дөгөрсөрн гэж орцсноор гачин царайлаад цочсноо. Чи ягаад энд байж байгаа юм гэсэн. Чиний байх ёстой газар чинь энэ биш шүү нөхөр мөн гэж нэлээ ууртай хэлжилтэй. Тэгээд лоохож байж байгаа. Би тэр чинь Москвад коммунист намын одоо дээд сургуульд хамт сурч байсан. Би энийг сайн мэдэн ч үдэ гэж. Тэгээ уулзаг утсан байна. Би хаана байх чамд хамаагүй шүү. Би бол Монгол Ардын хөлсгөлт намын төв хорын томилолтоор гэж байна. Өнөө юу цагаатай цөлгөнд байгаа томилолтоор ирсэн малчин мэдв. Би намын төв хорны томилолтоор малчин шүү мэдв. Тэгээ малчин хүн малчин найзын дээр дамарч байна. Миний хаана байх нь чиний хариуцах асуудал биш гэж хэлсэн гэж байна. За тэгээ нэмээд харин чи энэ олон машин хүн дагуулад энэ хөдөө газар болоогоо хийж байна чи. Чамд ийм газар хийж чадах нэг ч ажил байхгүй. Чам шиг юм гэж хэлж штэ тийм. Тэгсэн чинь миний юу хийж чаддгийг чи шүүхгүй шүү. Би удахгүй ардын их хурлын депутат болох гэж байна гэсэн үг. Угаасаа тэр чинь болох нь дүнээ болох гэж байна тийм. Одоо сонгогчтойгоо уулзах гэж ирлээ. Би чамтай уулзах гэж ирээгүй шүү мэдв. Энэ бол чам дээрээс хамаатай асуудал биш гэж хэлжүүлсэн гинэ. За тэгээ хэлжүүр өнгөд нь за ингээд хоёулаа нэг хэрүүл маргаан шиг юм ширүүх үг солиод байж байтал тэр орчмын малчдууд ингээд цуглараад нөгөө пүрв зүүн дөгөрсөрнгийн сонгуулийн сурталчилгаа болоо тэгээ яриагаа хийсэн дөгөрсөрн чинь. Тэгээ босоод шууд лоохууцгыг дарамжуулсан гинэ. Та нарын лоохууцыг таних уу? Энэ бол Монгол зөвлөлтийн найрамдлын эсрэг ханддаг. Зөвлөлтийн ард түмний их тусламжийн ач холбогдлыг өрөөсөө үнэлдэггүй. Монгол Ардын хонсголт намын удирдан жолоодох их хүчийг үгүйсгдэг. Социализм байгуулж байгаа манай улсын хөгжлийн их ололт амжилтыг голж чамладаг. Манай намын эсрэг бүлгэлсэн явуулга хийгчдийн толгойлогчуд гэж вэ? Өнөө нөхөр? Тийм байна. Тэгээ одоо энэ болно. Тэгээд хэрэн зэрэг лоохоос босоод ирсэн байхгүй. Лоохоос босч ирээд энэ малчин ардууд дөгөрсөрн чи бид хоёроос илүү ном сонин уншиж араадаа чагнадаг болсаа. Намайг хэн болохыг эдгээр чамаар заалахгүй сайн мэднэ. Харин чамайг мэдэхгүй, танихгүй. Одоо би чамайг эдгээр танилцуулаад өгье. Тэгсэн чинь хүмүүс бүр ингэ чив болсон. Тэгсэн энэ дөгөрсөрн гэдэг хүнтэй бол би Москвад коммунист намын дээд сургуульд нэг багшаар ном зааж нэг тогооноос олон жил Орос хоол идэж явсан эртний сайн танилуд юм аа. Цаанууд бүр энэ төрмөл байгаа байхгүй. Оросын хоолыг олон жил идсэн миний сайн нөхөр орос хэл сурсангүй. Харин арх пивнээс өөр онцгой юм сурсан зүйлгүй. Монголдоо иргэн суралгүй Монголдоо иргэн ирсэн хүндээ Орос бүсгүй гэрт очоод архиан хэтрүүлээ тасраад төмпөнд толгоогоо дүрээд гівтэж байхад нь бид нар олж аваад Монголынхоо нэрийг улсынхаа нэрийг бодож усанд оруулж хувцсын сольж өгч хүн болгож авсан явдал бий.
Өнөөдөр энэ хүн Монгол Ардын Хувьсгал намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн болсон гэж ханхалзаад та нарын сандыг авч ардын хурлын депутат болох санаатай яваа юм байна л да. Та нарт их том хүн харагдаж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ энэ хүн хизээ тэндээс хөөгдгөө мэдэхгүй яваа өчүүхэн амитаа. Та нарт юу ч гэж ярьж мэдэх нөхөр шүү гэж хэллээ. Гэтэл тэнд цугларсан хүмүүс яаж чаддаггүй юм байна. Лоо хоцгоор гэж шүү дээ. Тэд нар бүр гайхацарч. Өнөө цагаан ламын дүгэрсэнгийн царайч минь чи жуулаагаад хэцүү хүн шиг байх шүү байна хөрхи. Тэгээд тэр хурж олигтой юм болсонгүй тарлаа. Дүгэрсэн өөрөө зайлуулах цайлгын цагаан хүнэлтэй гэж байна. Тэгээд хурлын дараа тэр над дээр чи надтай уулзаж юу ярих гэсэн юм бэ гэд бууж өгсөн байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр би чамтай уулзах гэж энд хүлээж байсан. Намаас арга хэмжээ авахтаа намын хянах шалхороо 3 жилийн хугацаатай хөдөө явуулсан шүү дээ. Гэтэл тэрнээс 6 жил боллоо гэж шүү дээ. 3 жилдээ дахиад 6 жил явуулсан байгаа байхгүй юу? Тэгээ санта тийм ээ. Тийм ээ. Тэгээ өргөдлөө олон удаа өгсөн тэгээ хариу ирэхгүй байна даа л гэж. Тийм ээ. Тэгсэн чинь тийм үү. Би Улаанбаатарт очиод Цэдэн Балдархтайгаа уулзаад чиний асуудлыг хэлээд өгөө гэж хэлж. Тэгээд бид хоёр гар бариад салсан юм аа. Тэр Улаанбаатарт очиод Цэдэн Балдаа ярьсан л байгаа л да. Цэдэн Бал нь юу гэж зөвшөөрөх хөөрхий. Тий. За ийм явдал болсон. Тэгэхээр зүгээр доохууч гэдэг хүн ямар одоо гайхамшигтай өөрийнхоороо байж чаддаг тийм ээ. Тэгээд нэг ланжгаар хөдлөө шүү дээ. Шоронд байхдаа би бол зовоогүй мó. Бараг одоо би жаргаж байсан хон нэрэд байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл жинхэнэ шоронд байсан хүмүүс бол миний эхнэр өр хүүхэд тийм ээ. Намайг гэсэн хүмүүс надтай нэр халуугдсан бүх хүмүүс хэцүү байсан. Гэхдээ миний гэр бүл, миний эхнэр хүүхдүүд бол хуулийн хүнд байсан. Тэгээд лоохозгой бол 4 сайхан хүүхэдтэй хамгийн том хүн Бадгаа гэж залуу байсан байна. За их чинь Эрдэнэ Дэлгэр гэж их чинь Санцрангийн ах нь их чинь тий Бадгаа гэдэг том хүн. За хоёр дахь охин нь бол Эрдэнэ Дэлгэр гэж охин байсан юм байна. За гурав дахь хүн бол Санцрэн одоо чивтер танилцсан. Одоо энэ танилын дотно одоо хамгийн дөрөв дэх охин нь бол Цэрэнхүү гэдэг ийм 4 хүүхэдтэй. Тэгээд бас манайх чинь хэдий шорон оронд байгаа, хэдий зохицуулагдаад хэлэмжлээд гэсэн хүүхдүүдийн боловсролтой болохгүй нэлээд зүтгэжээ. Тэгвэл тэр мөрийн яг одоо бас өөрийнх нь бас нэг нэр сүр байна шүү дээ. Тэр нэг зоримгүй хэрэглэсэн бас айж яахгүй юу. Тэгээд намын төв хороо моронд хэлээд ингээд нэг юм арай чимээ сургуульд ингээд явуулахаар ингээд шийдэгдчихсэн гэж байна. Тэгсэн чинь тэр үед чинь Монгол Ардынхаа Хувьсгалт намдаа үнэнч тийм үү. Даалгавраа сайн биелүүлдэг тийм үү. Одоо намайг бол одоо матж байж амьдралаа залгуулдаг гэж байна шүү дээ. Лоо хулгайг муулж байж амьдралаа залгуулдаг. Өнөөдрийн манай даримаар ирэх уу тийм үү. Тийм хүмүүс байсан ба шүү дээ. Тэгээд амьдралаа залгуулдаг тиймнүүд явсараа байгаад хамгийн том хүүгийн сургуульд явуулах болцоог нь хатчих. Тэр сургуульд явуулах гэсэн юм байна. Хаашаа юуны сургуульд явуулах гэсэн Булгард өглөө цэрэг мэргийн сургуульд явах гэсэн тийм шиг юм байна. Тэгээ одоо аргагүй ихэн тэгээд ингээд цэргийн албанд явуулаад тэгээд хүмүүн цэргийн албанаас халагдж ирээд 3 дугаар цахилгаан станцнд цахилгаанч нар ажиллаад 20 жил тэнд ажилласан гэж. Сайн ажилласан миний хүүхэд тийм ээ. За тэгээд миний хоёр дахь охин одоо тэр Эрдэнэ Дэлгэр бол маш одоо онцгой хүүхэд байсан, сурлага сайтай хүүхэд байсан. За тэрнийгээ сургуульд явуулах гэж сүлд тамаа атсан байхгүй. Сургуульд явуулах гэсэн чинь лоохозын хүүхдийг сүлд авах хөтлөг шүү дээ мэдээж тийм. Тэгээд шалгалт молголтоо бүр онцтон аваад тэгээд дасраад тэгээд хойшоогоо одоо гадны оронд геологийн мэрэгжлийн сургуульд тэнцсэн байна. За тэгээд энийг л одоо явуулахын тулд бүгд арга хийдэг сайн. Миний эхнэр арга сүүх хийчлээд ингээд сургуульд явуулсан. Тэгэхээр бүрний хчи ярьж байгаагаар бол их бас ухаантай хүн ба шүү дээ. Лоохозгой бүрний хчтэй суугаад бол бас их үнчрэн шүү дээ өөрхий тий. Чинь одоо ингээд дэндүү ойлгож шүү дээ тийм ээ. Одоо юу гэдгийг ийм хэцүү хүн байна. Улс төрийн эсэргүү байна. Балич юм уу тэгж зөндөө шантрах юм биш. Шантрах юм биш гэсэн чинь бүрний хчүүлээс уйлаад дагаад явуулсан. Уйлаад бүх юм өмөрч явсан тийм гайхамшигтай жимтэн хайр хань байгаа байхгүй юу. Тэгээд бүрний хчээр одоо энэ долгор шин зааны ихнэр Пүрэв Бадам их чинь Пүрэв Хатан гэж хүн байсан юм байна.
За. Тэр Бүрүү Хатан гэдэг хүний нөхөр нь Намсраа гэж хүн байсан юм байна. Тэр иргэний бэлтгэл мэдээллийн төвд ажилладаг байж. Тэгээ Намсраад би нэг хилээд тэгээд тэр Бүрүү Хатангаа Бүрүү ихчийн нөхөр нь Бүрүү Бадам ихч нь Бүрүү Бадам ихчийн Залгуусан зүүн авгагийн ихч нь тосолч. Тэгээд тэр Намсраа гэдэг хүн зал иргэний бүртгэлийн мэдээллийн төвд ажиллаж байгаа. Ингээд нэг архив ухаж янзлж байгаа. Тэгээд лоо хозгоотой их татан Дасцэв гэж хүн байсан юм л да. Тэр хүний нэрийг авгүй салаад. За ингээд өөр авгаар явж нэг юм тэр хин эрдэнэ дэлгэрч охин нь хойно сургууль төгсөж ирсэн. Тэгээ миний охин бол одоо сурлагаануудаа сайн төгсөж ирээ сайхан байгаа 4 хүүхэдтэй. Одоо төр засаг руу ажиллаагүй дандаа хувийн ханадаа ингээд бизнес хийгээд явж байгаа гэж. За ингэж. За сант тул тодорхой. Сант хин хоёр бол бага охин Цэрэнхүү хоёр нь бол Цэрэн гэд нэр өгсөн байгаа тийм ээ. Сант Цэрэн. Охиндоо Цэрэнхүү гэсэн байна. Тэгээ энэ хоёр нь бол одоо өөрийнхөө одоо лоо хозгоогоор авуулаад тэгээд одоо стэйж сургууль моргол руу оруулаад байна. Сургууль ороод хараад. Тэгээд бүгдийн хүн үнэмлэх мөнгөийг өгдөггүй. Дадаад хоспитал болохын тулд тэр хэнийг эрдэнэ дэлгэр охиныгоо тэгж явдаг юм аргалж гадагшны болсон. Тэгээ иргэний өмнөх байдгүй. Эхнэрт нь цэрэгний өмнөх сант агуу сонин түүхээр байдаг тийм. Тэрийг одоо сүл телевизээр харна зээл гэж бодож байна. Тэгээ ийм гайхамшигтай амьдралтай ийм одоо ховор хүн тийм үү, үзэгдэл тийм үү, ийм онцгой хүн Монголд байж цөөхөн байж. Одоо нэг нь Ямбуугаа байх, Сурмаажуугаа байх тийм үү. Тэр үед шүү дээ. Тойном баан тийм үү, Намдаггүй байна. Бэрэнжгүй байна юм дээ. Эдрийн энэ амьдралд туулж өнгөрөөсөн амьдрал бол үнэхээр гайхамшиг байжээ гэж. Тэгэхээр бидний үеийнхэн болоод бидний үеийн дараагийн дүүнэр энэ шамдрах хэрэг байхгүй бөгөөд хажуугаар нь цусрах тийм гай зовлон өөртөө дуудахгүй байх л очиртай юм л да. Гэхдээ тэгэл төрдөг л дөө. За цусраараа төрнө, бяртаа хүн бяртаагаараа төрнө. Мэдв. Зөв одоо чиг бодолтой хүн бол төрмөл байдаг. Яг хүний амьдралд иргэд тойрох, самуурах, бодлохын зөндөө байна тийм үү. Тэрнээсээ гарч чаддаг хүн болвол төрмөл өгдөлтэй байдаг. Тийм ээ? Ёс зүйтэй төрмөл өгд. Энэ бол байгалаас заяагдмал байд юм байна даа л гэж. Энэ олон прагматикууд, энэ олон оппортунистууд тийм үү. Энэ бүгд амьдрах чам болж байгаа хүмүүсийг харахаар зэрэг би л тэгж л хардаг л та. Тэргээр л төвд юм байна гэж. Тэгээ сая одоо эхлээд ярихтаа л сонсгол гэж ирсэн. Энэ олон удаагийн сонсголуудыг харлаа л да. Энэ хэмбэ гэдэг нь харагдчих. Тийм байна. Тэгээд өнөөдөр яриагаан жаргаа яаж чинь. Гэхдээ яг жаргаа тэгээд би нэг юм яачаад хойлоор яачаад тахгүй. Тэр нөгөө нэг чи тэр яриа авчихдаг гэдэг шүү. За одоо энэ үгийн цөө юуны богино хан дээр гэж үг. Юу ахаа нэг юм бодоод байна шүү дээ. Мэдээж доох зугаа эдрийг ингээд хүмүүсийг би яг юм индивидуал би даасан хувин байгаасаа гэж хүсэж байгаа. Нэг хүмүүсийн ерөнхий нэг юм юу байна л та. Хаанаас хизээч гарсан таадлыг юм унш судалдаг хүмүүс ч одоо энэ сохрын газар сохор, доглонгийн газар доглон өрөө гэж энэ ямар утгатай үг юм бэ? Энэ социализм үед гарсан үг болохоос энэ Монгол үгийн санд ийм үг байгаагүй. Байгаагүй юу? Тийм баха би ч үстэй. Энэ Монголын дээд үеийн үгийн санд ийм үг байхгүй. Тийм бах. Тэр социалистууд л ингээд спорнгол сошиал доглон гэж яваад эднэрээс л ийм үг гарна шүү дээ. Тийм бах. Тэрээс ч гарахгүй. Тийм. Би тэгээд үгийн одоо ярианыхаа үгийг жаргахтаа бас тийм онцгой содон бодтой рационал хандлагатай үг жаргаж байгаа ч гэсэн тийм ээ. Тэгэхээр би бол өнөөдөр чиний нэг юг уншсан. Нэг бичвэрийг тийм ээ. Одоо прагматизмын тухай бичсэн байсан байна лээ. Нэг 300 мянган ногоо малгайтнууд гэсэн мэлээ тийм. Энэ дээр бол хүмүүс ер нь эмзэглэх хэрэггүй. Би уншаад бас нааш нөхдөг яриад өнөө Чимбам болгоомжтой байхгүй болохоо байжээ л гэж л би дотроо одоо чамаа харамлаж штэ. Тэгэхээр зэрэг энэ дээр энийг уншсан, энийг харсан хүмүүс эмзэглэх хэрэггүй. Ялангуяа Монгол ардын намайхан бол ичээд яах угаасаа юм чинь. Угаасаа юм штэ. Жишээлбэл би түрүүний хэдэн хүн өглөө гэж ярьлаа штэ. Тэгэхээр ингээ гэрчийн авчлагуудыг харамшин тэгээ энийг толгойлж байгаа нэг кубик барьцаалагдсан, гарцаагүй барьцаалагдсан бүх даалгавраар илүү нэг кубик.
Тэр хүн болвол энэ ардын намтай бүр нягт холбоотой. Би зүгээр тодорхой хэлчих. Тэр гадаад Германд элчин сайдын яамаар элчин сайдаар дамжигдсан Хинтээ аймгийн засаг дарга байсан хэн блэ? Цогтбаатар хэн гэдгийг тэрийг Батүлтэй цуг нэг төвшөд яваад ирсэн. Бим цогт Биш. шүү. Тэ Болдоотор гэдэг нэг шүүгчийн төрсөйхэн. Мэдгүй. Ямар ч дипломат юмны дада мэрэгжил байхгүй, герман хэл байхгүй гэл. Ийм мэтэр ингээд одоо барьцаалагдсан нөхдүүд одоо гадны орны элчин сайдаар томилж байгаа хүнээ хүртэл баламд янз бүрийн хүмүүсээр томилоод эхэлж шүү дээ. Тэгээ эх орноо боддог те. Тэгээ хат нотно гэдэг. Аа үндэсний айгүй шал бодонгуудаа Германы тухай юу ч мэдхгүй Монгол Германы хооронд яасан юу ч мэдхгүй нэг элчин сайдаар томилдог тийм үү. Ийм одоо балаа юмас салах хэрэгтэй. Тэгээ би төгсгөлд одоо англи-индийнхаа үгийг хэлье. Би бол одоо Лао Цзэ гэж гайхамшигтай энэ дорн техник суудсан болвол энэ эрхчлөөний тийм үү энэ хувь хүний үнцнийг бүрэн тархалаажуулж өгсөн хүн бол тэр хүн. Тэр хүний тухай дараа ярина. Тэндээс Аристотелес, John Locke, Thomas Jefferson, James Madison гэдэг яв. Тийм. Тэгээд Англи руу ирэн тийм үү. Тэр Англи гэж гайхамшигтай бүсгүй нэмэгтэй юу хэлсэн бөгөөд капитализмыг өмөрөх үе өөрийгөө бодох нь харин үс одоо Монгол дээр орчуулагдж байгаа тийм үү. За юу чөлөөт зах зээлийн хувьсгал одоо юуг танхаг төрийн нураах. Тэр бол яг Английн үзэл санаа дээр тулгуурлаж бичсэн Ярмбрух Джон Баткинс гэдэг хоёрын хүний ном л доо. Тэгэхээр Английн үзэл санаа. Английн бизнесийн философи гэдэг ном байна. За мөн их сурвалж гэж армаан байна. Атлантын руу тэнийг гэж армаан, анхныхын армаан бол бид амьд хүмүүс гэж армаан бий. Тэгэхээр бид нар тарихаан усан тарганд автуулчихгүй шиг жоохон достоо алгаж тарихныхаа буртаг бохирдлыг арилгахыг гэвэл тэгвэл зөвхөн сая хэлсэн одоо номнууд биш. Фридрих Бастиа тийм үү? Милтон Фридман гэдэг олон одоо агуулгчдын хамаагүй тэр зүүнний үзэлтнүүдийнх нь алдсан онцныг харьцуулж одоо уншаад явбал бид нар хин нэг дагсан прагматикуд болохгүй байх боломж бий. Тэгээд суртахуунгүйчүүд сайн сайхан үлсээс буянт үлсийн одоо булгаахтаа мөн сул доройчууд чадвартай хүмүүсийн чадал сансаг дээрэмдэгтэй тэнэгүүд цэцэн мэрэгдийнхаа цэцэн бэлгийг булгаахтаа бид гэдэг үгээр гол барьдаг. Ард түмэн гэдэг үгээр гол барьдаг. Эх орон гэдэг үгийг гол барьдаг. Ийм юм шүү гэдгийг англи хэлд тодорхой хэлсэн байдаг. Хүн гэдэг бол өөрийнхөө баялагийг өөрөө бүтээхээр ирсэн байтугал хүний эдийн засгийн сэтгүүн баялаг улам өсөж боожж хэлэхүү эсвэл одоо сөнөхүү мөххүү гэдэг нь зөвхөн тэр хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс шалтгаалдаг юм аа гэж. Ингэж хэлсэн байна. Тэгэхээр энэ одоо үнэн үгүй худлаагүй гэдгийг та нар ингээд тархиндаа шингээхгүй юу? Тархиндаа одоо тунгаагаад бодохгүй да. Тэгээд ингээд үгэж ярих уу. Тэгээд хоёлоо шинэ он гартал одоо ингээд нөгөө баярын нуур амьсгал болчихлоо. 1 сарын гаргаад явах юм шүү дээ. Тэгээд 1 сар гараад ярьж байгаа. Тэгээд 1 сар гараад болоогүй одоо ингээд лоо хожгуугаа ингээд 90 жаргал тийм үү. Тэгээ одоо тэгээ хоёлоо лоо хожгоо амьдрал чинь дахиад цаашаа ардын хурлын депутат болсон. За нэмээд бол хэд хэдэн газраас 4 газраас ардын хурлын депутат болсон гэсэн байна л дээ. Тэгээд манай говьртойгоо сонгоод ардын хурлын депутат болсон. Ардын хурлын депутат болсны дараа энэ эрхчлөөтний тогтолцоо бий болсны дараа тэр үнцэнтэй үг сургаал айлдаад явуулсан бил. Хилээд явуулсан байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийлөгчд нэр дэвшсэн. Тэгээд ерөнхийлөгчд нэр ухаантай хүн гэж энийг хэлээд байгаа байхгүй юу? Ерөнхийлөгчд нэр дэвшсээ өөрөө татгалцсан. За би даалга хүрлээ одоо тийм үү? Даалга хүрээд одоо миний одоо тарих толгой одоо аль хэмжээндээ ажиллах юм хэрвээ ерөнхийлөгчд үдсэн болвол гарах магадлал өндөр. Мэдээж тэр үед чинь нөгөө энэ ардын хурлаас сонгож ирсэн. Энэ бол анхны юу гэдэг. Магадлал өндөр өөрөө татаагүй бол гарах магадлал өндөр байсан байхгүй юу? Тэгээ өөрөө нэрээ татаж аваад тэгээ ерөнхийлөгч болоогүй энэ залуу улсуудыг хийж ингэж бодсон. Тэгээд ага ерөнхийлөгчийг бас ингээд түлхээд өгсөн тийм ээ.
Тийм ийм одоо Данжгар ухаантан бол 94 нас сүүдрийг болоод тэгээд хорвогийн жамаар яасан яг жамаар ингээд хэлсэн байдаг. Өнөөдөр бол бүрэн их чинь 89 настай сайхан байна. Хүүн одоо баг хүн 50 гараад явж байна да. Их хүн эндсэн одоо охин хоёр охин өнөө байна. Тэгээд хоёулаа угээ жаргаагаад лохоо зугаахандаа лохоо зугаахаа удам үргэлжилээд одоо миний хувьд одоо Жимбаа автрын зүгээс хамгийн сайхан бүхнийг одоо хүргье. Гайхамшигтай айл, гайхамшигтай үр удам шүү. Тэгээд баярлалаа. Тэгээд шинэ оны дараа 26 онд уулзцгаая тий. Тэгээд 26 онд тархиас аваагаа чирлээд байгаараа бид хоёрын яриг сонсоод тэгээд хүмүүсийн тархи угаагаад байна гэдэг. Тэгээд угаагаад чивэл уудан сайн байгаа тий. Бохирдсон тархи угааж яах гэхээр би баярлал байгаа. Аваад тархи авгааж явал. Тий. Энэ бортогдсон бохирлно гэдэг нь дахид тархи бохирдуулах гэдэг үгийг хэллээ сурчмаар. Тархи угаана гэхээр чинь цэвэрлэлийн байхгүй юу? Тий. Тэгээд тархи угаана гэдээ яриад байгаа сэтгүүл зүйн мэтгүүл зүйн толгой нь ажилтгүй юм аашаа. Тархи чинь бохирдчоод байна, ботгордчоод байна. Тархи чинь усан тарга суучаад байна. Тархи чинь зунгагтчаад байна. Тархи чинь сэтгэхээ байчаад байна ш. Тэрийгээ тархи угаалаа гэдэг ингээд тийм хүмүүс бол амархан уран шарван нэг дооволд нэг зураг байдгийг бөөн засан шамарган дундал ганц морьтой хүн төөрцөн. Хаашаа явахаа мэдэхгүй. Тийм байж болохгүй шүү дээ. Тэр бол Данжгар зураг шүү дээ. Монгол хүн тийм битээ байгаас. За баярлалаа. Тэгээ өнөөдрийнхөө энэ 25 оныхоо сүүлчийнхаа эрхчлөө яриагаа ингээд 25 онд жагаад 26 онд ирээд болцгаая. Баярлалаа. За